Манифесташны хамгийн том нууц нь зүгээр л тэр. Та яг тэр зүйлийг авцсан гэж бодоод, танд ирсэн гэж бодоод, эсвэл ирнэ гэж бодоод үйлдэлээрээ тэр энергийг өөрөөсөө цацруулах. Тэгээд би та нарт зөндөө олон хэлжсэн штэ. As if буюу хэрвээ таны тэр мөрөөдөл бүх зүйл чинь биелсэн байсан бол та ямар үйлдэл гаргах вэ? Яах вэ? Ингэх вэ гэсэн яг тийм үйлдэлийг биесээ гаргаарай гэжсэн. Мэдээж энэ арга барил үр дүнтэй. Гэхдээ энээс илүү үр дүнтэй арга барил нь юу гэж та ямар нэгэн хүн болохыг хүсэж байх юм бол зүгээр л та өөрийгөө яг тэр хүн гэж бод. Яг тэр энергээр бүх зүйлийг хий үйлд. Өмнө нь би юу гэж хэлдэг байсан бэ гэхээр яг тэр хүн болцсон юм шиг, тэгсэн юм шиг гэж хэлдэг байсан бол одоо үгүй, та аль хэдийн тэр хүн өөрийнхөө чадварт итэг. Яагаад гэвэл ихэнх үедээ та ямар нэгэн хүн болохыг хүсэж байх юм бол тэр зүйл аль хэдийнэ таны дотор байгаа гэсэн үг. Та зүгээр л тэр өөрийнхөө чадвар, өөрийгөө тэнд хүрч чадна гэдэгтээ бүрэн итгэж чадахгүй байгаа. Гэхдээ та яг тэр зүйлдээ бүр бат итгэж чадаад бүх зүйлийг игнорлоод тэр энергээр бүх зүйлд хандах юм бол бүр хорвоо ертөнц энерги бүр яг таны тэр бодсон шиг, хүссэн шиг хариу үйлдэлийг таны амьдралд авчирч өгдөг. Тэгээд би бас яг энэ арга барилыг ашиглаж эхэлсэн бүх зүйл дээр тэгсэн чинь бүх зүйл миний бодож байснаас илүү бүр ингээд маш хурдан татагдаад надад хүрээд ирсэн. Тэгээд таны хувьд ч гэсэн яг адилхан байх болно. Тэгээд би тань үнэхээр хэлмээр байна. Manifestation үнэхээр ажилдаг. Гэхдээ юу гэж маш хурдан ажиллаж бас болдог.